яагаад би бусад ингэж хэвлэлийн мэдээлэлд хандах болсон бэ гэдэг шүүгчийн захирамжаа би харуулчихъя. За шүүгчийн захирамжин дээр бол Эс Мөнхбат нь өөрийн хөтэлдэг эрчүүдийн дэлгүүрийн ахлах болон Мөнхбат сүх очир зэрэг цахим хаягуудаар дамжуулан за ингээд бусад бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээллийг ингэж одоо нөгөө яриад байгаа тухайн эмчийн бүтээгдэхүүн за тэр нэг бүрхүүлийнх нь талаар гэдэг энэ гурван үгийн талаар би альва мэдээлэл тараахгүй байх ийм шүүгчийн захирамжтай. Тэгэхээр эндээс би юу гэж ойлгож байна гэхээр би бол зөвхөн энэ өөрийнхөө хоёр хаягн дээр тарааж болохгүй юм байна те. Гэхдээ бусад юмд мэдээлэлд бол би өгөх нь чөлөөтэй юм байна гэж ойлгосон. За тэгэхээр би энэ эмчийг болуулна худлаа мэдээлэл ингээд тараагаад байна гэж удаа дараа ярьж байгаа. Би тэрнийхээ яг нотлох баримтыг нь өнөөдөр та нарт өгчихье. За энэ дээрээс харах юм бол энэ бүхэнд манай улсын эрүүл мэндийн яам оролцоотой байж магадгүй гэж би одоо хардаж эхэлж байгаа. За Монгол улсад зарагдж байгаа эм хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамин, юу л байдгийг бүх юм заавал Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдсэн байх ёстой. Зурагтайгаа байх ёстой, нэртэйгээ байх ёстой. Энийг захын хүн шууд интернетээр ороод шалгаж болдог байхгүй юу? Тэгвэл энэ яриад байгаа эмчийн бүтээгдэхүүн тэр сайтн дээр байхгүй. Тэгэхээр эндээс бид нар юу ярьж харж болохгүй бол Монгол улсад бүртгэлгүй хууль бус бүтээгдэхүүнийг зарж ирсэн үү гэдгийг харж болно. Би бол энд яамнаас засвар хийж гин гэж хардаж байгаа. Надад хардах хэрэг байгаа үстэй. Өчигдөр миний ярих эрхийг шүүхээр хаалгасан. Энэ тухай ярих эрхийг өнөөдөр тэгвэл яамнаас энэ бүтээгдэхүүний засварыг хийж авах маш өндөр магадлалтай. Сая бид нэр хайгаад харлаа штэ. Бүтээгдэхүүнийх нь жагсаалт энд байхгүй юм тийм үү? Тэгвэл хуучин тухайн эмч өөрөө за Монгол нэрээр хайхаар байна уу? Энд шал ондоо бүтээгдэхүүн. Хараа. Нэрээр нь бичээд хайхаар гарнаа. Тэгэхээр энэ одоо нөгөө шүүхээр миний хэлж болохгүй гэд хэлсэн байгаа үгийг энэ дээр бичгээр энд шал өөр компаниг гарч гаад энэ юу гэж ямар компани гэж байна? Одоо Монгол улсад бүртгэлтэй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэвэл ганцхан энэ компанид бүтээгдэхүүн байна. Намайг шүүхэд өгсөн компани бүртгэл энэ дунд байхгүй байна. Гэтэл шүүгч энэ дээр шууд миний эсрэг шийдвэр гаргаад миний бүх дансыг хааччихад хүүхдүүдийн манд данстай. Тэгэхээр энд шудраг юм болж гэнэ үү? Болохгүй байх гэж би харж байгаа. За тухайн эмч бол өөрөө одоо тухайн бүтээгдэхүүн маань яг энэ сайтанд бүртгэлтэй гэдэг мэдээллийг цахим дээр зөндөө удаа хийжсэн. Цахим дээрээ хийхдээ энэ дээрээс ямар алдааг бид нар харж болох вэ гэвэл тухайн эмч эндээс юуг нууцх гэж одоо энд хэрвээ миний хардаж байгаа шиг засварын ажил хийгдэж байгаа гэж үзэж болох вэ гэвэл тэ нэг бол бүртгэлгүй нэг бол засвар хийж штэ энэ ч. За тэгвэл юу болж байгаа гэхээр энэ бүтээгдэхүүнийх нь хайрцаган дээр нь 120 ширхэгтэй гэд бичсэн байсан юм аа. Энэ Монгол улсын эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиараа бол энэ шошготой яг таарах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас энэ зургийг оруулдгийг. Тэгэхээр энэ Монгол улсад зарагдж байгаа энэ бүтээгдэхүүн чинь би өөрөө худалдаж авсан. Энэ минийх шүү. Бүгдээрээ монголчууд харсан те. Тэгвэл энэ дээр 60 ширхэгтэй гэж байгааз. Тэгэхээр яасан байх нь вэ? Хилээр дамжуулж оруулж ирэхдээ тэр хүн 120 ширхэгтэйг оруулж ирсэн байна. Тухайн компанитайгаа гэрээ хийсэн байх магадaltaй байна тийм үү? Тэгэхээр 120 ширхэгтэйгийн үнээр 60 ширхэгтэйг хүмүүс зарсан биш. Тал мөнгө нь хайцсан. Эсвэл энэ яагаад энэ бүртгэлээс энэ зөрүүтэй байгаа юм? Тэгээ яагаад намайг худлаа мэдээлэл тараасан гэдэг байгаа. Шүүх нь яагаад тэгж үзээд байгаа юм? Тэ? За, хоёрдугаарт энэ нөгөө эмчийн өөрийнх нь гаргасан зүйл шүү. Та нар эрүүл мэндийн мэдлэгтэй эмч юм уу одоо энэ чиглэлийн хүмүүсээс асууж болно. Энэ дээр болохоор тухайн бүтээгдэхүүний ард хуучин савлгаа. Энэ хуучин савлгаа. Одоо миний гартаа гол шинэ савлгаа. Хуучин савлгаан дээр 2 per day гэж бичсэн байгаа. Англиар энд өдөрт 2 ширхгийг уунаа. Энэ дээдлэлт нь болохоор fair serving гэдэг. Нэг тунд агуулгадах хэмжээ 250 мг. Тэгэхээр нэг тунд агуулгадах хэмжээ 250 мг байгаад өдөрт 2-ыг уух юм бол 500 мг-ыг нэг хүн өдөрт ууж байгаа тэ? Гэтэл одоо шинээр цавлгаа нь 125 мг-тай болоод өдөрт 2-ыг ууна. Эннээс 2-ыг уухад 500 байсан. Эннээс 2-ыг уухад 250 мг болж байна. Хуучин шинэ савлгаанаасаа энэ яагаад тунгаа багсгаж байгаа юм? Эрүүл мэндэд сайн байсан бол тэ? Яагаад тунгаа багсгасан юм? Яагаад 2 дахин багсгацсан? Хүний биед гаж нөлөө, сөрөг нөлөө гарах эрсдэлтэй байсан учраас тунгаа багсгаж байгаа. За энэ гаж нөлөөг хэн
гарах одоо хүний биед гаж нөлөө гарч яах гэдгийг хэн энд судалж мэдж явах ёстой вэ гэвэл тэр намайг шүүхт өгсөн эмч. Энэ эмч чи өөрөө ярьсан. Энэ бүр энэ бичлэгэн дээр байгаа шүү. Энэ дээр энэ миний ярьсан тэр 2 per day өдөрт 2-ыг уун 250 мг-тай эднэр чинь байгаа. За энэ компани гэхдээ өөрийнх нь сайт байгаа шүү дээ, тийм ээ? Провтали би гүцэж хэлээгүй юм чи бодохгүйгүй. За байж байгаа. Хинэ агандоо. Түр миний нэг барьж гаач төхөө. Монгол улсад борлуулсан бүтээгдэхүүнийх нь танилцуулга байна шүү дээ. Энэ танилцуулгатайгаа таарах хэрэгтэй байхгүй юу? Тухайн компанийнхаа сайтн дээр байгаа, аль бисний сайтн дээр байгаа танилцуулгатай таарах хэрэгтэй үстэй. Гэтэл энэ компанийн танилцуулган дээр тэр 2 per day гэдэг үг нь байхгүй. Энэ шошгоныхоо зөвхөн гадна талын шошгоноосоо гэхэд маш олон алдаатай. Маш олон алдаатай. Гэтэл дугуйрхүү эмчийн бариад дайжгаа тэр нөгөө өөрөө танилцуулсан юмн дээр нь тэр 2 per day гэдэг үг нь энэ дээрээ бол байгаа. Энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнч бай, эмч бай, хүний биеэр ингээд дамжаад ороод эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авч л байгаа бол энэ чинь шошгоны нэг үг үсэгч алдаатай байх ёсгүй. Энэ чинь ямар бид нар чихэр идэж байгаа биз дээ, тийм биз дээ. Энэ чинь дэлхийн хэмжээний том компани, топ брэнд олон улсад алдартай компаниг намайг гүтгэж гэн гэж үзэж байгаа. Тэгвэл ийм том компани манай жижиг дунд үйлдвэрээс илүү ийм дор алдаа гаргадаг юм уу? Хизээч гаргахгүй тийм үү? Тэгвэл энийг хаана хийсэн байж болох вэ? Иргэд өөрсдөө бодох хэрэгтэй. За би бол тухайн эмчийг монголчуудын эрх ашигаас хэдийнэ урвсан гэж бодож байгаа. Надад хардж байна. Би хардж байна. Тэгэхээр яагаад би тэгж хардж байна гэвэл та бүхэн бүгдээрээ бүрөө гээд одоо тэр нөгөө намайг шүүхт өгсөн байгаа. Надаар тэр нэрээ хэлүүлэхгүй гэж айгаад байгаа компанийн нь аль бисний сайтнаас өөртөө ороод харцгаа. Тэрэн дээр энэ компани ажилтнуудын мэдээлэл байгаа. Энэ дотор тэр эмчийг эмнэлгийн зөвлөх гэж бичсэн байна. Энэ хүн бол Монгол улсын иргэнээс гадна яг над шиг би хятадын компанид ажиллаж байгаа шиг энэ хүн чинь тэр Нидерландын компанид ажиллаад байгаа байхгүй юу? Эмнэлгийн зөвлөх хийгээд байна. Тэгэхээр энэ эрүүл мэндийн туршилт муу гарч जैन сайн гарч जैन гэдгийг хэн хийсэн байх вэ? Энэ хүн хийсэн байх магадлал өндөр үү? Яагаад Монголд энийг хийгээд бусад газар хийгээгүй вэ гэдгийг би баталгааг харуулъя. Та нар сайт руу н ороод хараарай. Сайтн дээр нь энэ компанийн аль бисний сайт шүү. Би дэлгүүр дээр нь очиод ажилтнаас нь энэ танай компани сайт мөн үү гэд асуухад тэр мөн байна гэж өөрөө баталгаажуулсан учраас одоо би хэлж байна. Бүх хүн бус сайтаар нь ороод харах боломжтой. Одоо ийм л юм болж компанийн захирал өөрөө ирээд бүртгэлтэй сайтныхаа мэдээлэл олохгүй байгаа үстэй. Тэгээд харгалахаараа бүртгэлтэй сайт байгаа. Манайх сайтн дээр байгаа гэд. Одоо захирал нь олж чадахгүй байна. Тэгээд намайг худал мэдээлэл түгээдэг, гүтгдэг гэд. Гэхдээ надад Монгол улсын эмнэлгийн эрсдлийн тухай хуулиараа би ийм хууль бус байж болох бүтээгдэхүүний талаар иргэдэд мэдээлэх, сэрэмжлүүлэх би үүрэгтэй. Би иргэн хүнийхээ хувьд үүрэгтэй. Тэгэхээр би энэ эрхээ эдлээд үүргээ биелүүлээд үлдсэн юмаа яриад хурдхан дуусгачих. За би яагаад энийг зөвхөн Монголд ингэ хийж ийн гэдгийг нөгөө сайтн дээрээс нь ахаад харуулъя. Хараа тухайн эмч бол энэ гэхдээ ийм шүү. Намайг дэлгүүр дээр нь очиод харахад биологийн идэвхт бүтээгдэхүүний гэрчилгээ гэдэг гэрчилгээ надад харуулсан. Биологийн идэвхт бүтээгдэхүүний гэрчилгээ гэдэг бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн биш ээ. Энэ юу вэ гэвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нь эмч биш, хоолч биш зүйлийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэнэ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг уусан хүн хордохгүй гэсэн утгатай ер нь бол биологийн идэвхт бүтээгдэхүүн гэвэл эм хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хоёрын голын зүйлийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг багхгүй юу? Тэгэхээр тэр хэтрүүлж хэрэглүүл хүнд сөрөг нөлөө гарч болно. Тэгэхээр энэ дээр хэрвээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж бичих ёстой, тийм үү? Гэтэл ийм биологийн идэвхт бүтээгдэхүүнийг гэрчилгээтэй байж тухайн эмчүүл цахим орчинд тарахдаа эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг гэрчилгээтэй гэдэг утга бүхий ийм мэдгдлийг ингээ хийгээд байгаа. Комментэн дээр нь тэгэхээр иргэдийг төөрөгдүүлж гад энэ төөрөгдлийг бид нэр гаргах ёстой үстэй. За би нөгөө Монголд ганцхан энийг хийж байгаа гэдэг юугаа харуулъя. За гэхдээ энийг баримт гэхгүй юм бол өөр юуг баримт гэдэг юм бэ? Би одоо мэдэхгүй. Яг би чи иргэн үнийхээ хувьд энэ бол баримт юм байна гэж бодоод гаргаж байгаа шүү дээ, тий? Сайхан зэгстэй явж саяны юу ман зураг маань хайч шва. За мэдээ нэг барьж. Энд энэ. За
Энийг харуулчихсан шүү дээ би тий. Энэ бол тухайн компани үйл ажиллагаа явуулж байгаа зургийн тайлбарнаа. Тухайн компани дэлхийд үйл ажиллагаа явуулж байгаа зургийн тайлбарна. Намайг шүүхэд өгсөн гэдэг байгаа тэр компани. Энэ дээр та нар ингээд тодруулаа хардаа. Албан ёсны дэлгүүр нь дэлхийд дээр ганцхан Монгол улсад байна. Өөр дэлхийн хаанч энэ бүтээгдэхүүнийг албан ёсоор борлуулахгүй байна. Энэ Нидерландд local ops тэгээд энэ чи Канадад яг тэр албан ёсны ops нь байдаг гэж энэ дээр тэмдэглэсэн байгаа. Би ороо шалгахад энэ local ops гэдэг дээр нь ямар нэгэн илгээнж хүлээж авдаг тийм opsтай хаяг байхгүй. Зүгээр л цаасан дээр ийм гэрээ эзэн ийм хаягтай гэж мэдэгдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар эндээс юг харж болох вэ? Яагаад чанартай бүтээгдэхүүнийг ганцхан Монгол улсад зарж байгаа юм? Яагаад дэлхийн бусад улсад зарахгүй байгаа юм? Яагаад гэвэл энийг хамгийн наад зах нь Австралид худалдахыг хориглосон байдгийг. Австралийн TG.gov Австрал гэсэн сайтнаас нь эрүүл мэндийн яамных нь албан ёсны сайтнаас та нар бүгдээр ороо харж болно. Энэ NMN болон наадын төрлийн бүх бүтээгдэхүүнийг тэнд худалдаалахыг хориглосон албан ёсны шийдвэрүүд нь засгийн газрынхаа яамны сайтн дээр байгаа. За тэр маань нэг хинэ мэд энэ шүү дээ. Та нар ингээ ороо харж болно заа яа. Энэ хэсгийн тодруулаа авчихгүй манайхаа за. Тэгээ бүх хүн ороод харж болно. Энэ тэгэхээр хараа манай улсын эмнэлгийн эрсдлийн тухай хуулийн дээр уг нь энэ гадны ямар нэгэн улсад хориглогдсон бол манай улсад худалдаалахыг оруулж ирэхийг хориглодог байхгүй юу? Гэтэл энэ Австралид хориотой Монголд яга ороод ирсэн. Тэ? Энд ямар нэгэн өөр аргаар тэ? Ямар нэгэн хууль бус аргаар ямар нэгэн санхүүгийн аргаар ороод ирсэн үү? Тэр ягаад дэлхийн нийтэд худалдахгүй байхад ягаад ганцхан Монгол улсад дэлгүүртэй тэгээд салбараа нээгээд байгаа юм. Тэ? Энэ нь ямар нэгэн хууль бус арга орсон уу? Надад хардах эрх байна. Би хардах эрхийнхээ өрөөнд бас мэдээллүүдийг гаргасан. За тэгэхээр би тухайн эмчээс энэ одоо компанийн захирал ярина гэсэн тэр хүнээс нь хэдүүд хамтдаа асууя. Эхлээд бидний одоо иргэдийн хамгийн их төөрөгдсөн зүйл бол тэр бүтээгдэхүүн үнэхээр 26 тэрбум эсийг эмчилдэг юм уу? Хүүхдтэй болох гээд үр шилжүүлэн суулгах гэсэн хүн тэрийг угаад хүүхдтэй болсон юм уу? Баримт нь байгаа юм уу? Баримт ээжэж хүн ярих хэвээр. Одоо захирал нь ирсэн юм чинь тэрийг асууя. Эрэгтэй хүний чалах бэлгийн сулрал сайн юм уу? Эмэгтэй хүний сарын тэмдгийг эмчилдэг юм уу? Сахарын өвчтөй хүмүүс энд үнэхээр сайн гэсэн шинжлэх ухааны судалгаанд байгаа юм уу? Өшөө хамгийн хүн чанаргүй өвөөгүй зүйл бол манай ахмад наснууд үр хүүхдтэйгээ амьдрахыг хүснэ. Хинч өгөхийг хүсэхгүй. Үр хүүхдээ хаяад өгөхийг хүсэхгүй. Тим хүмүүсийг зөнөглөөс хамгаалan залуужуулна гэд. Тэгвэл тэрнийх нь баталгаа нь юу вэ? Монголд хэдэн хүн залуучдсан. Одоо энэ яг захирлын ирсэн юм чинь захирлаас нь бүгдээр энийх нь баталгааг нь эхлээ асууч. Энэ бол миний гаргасан анхны мэдээлэл дээр гарсан зүйлээ. Тэрийг үзээд лайв хийсэн отхон төгсгээд хүн одоо тэнд ирээ зогсож байна. Хэрвээ үгүй гэвэл хөндлөнгийн гэр чинь тэнд байна. Миний хамгийн анхны мэдээлэл дээр энэ бүхэн байсан. Эхнээс нь хэрэгээ эхлээ ярий. Хэрвээ хэрэгээ ярих ч юм бол те. За одоо тэр захирал нь хайгаа олохгүй шүү дээ. Бүр харал та. Өөрийнхөө гар утсан дээр сайчих. Үгүй та өөрийнхөө гар утсан дээр сайчих. Үгүй. Би наадах чинь компьютер дээр сайгаад би өөрөө баталгаажуулаа видео болгоод авсан. Тэгэхэд гарахгүй байсан. Тэгвэл сая засцаа. Мэдээлэл ачаалж байна гэж гарсан Wi-Fi би одоо камер дээр өөрөөсөө засаа харахгүй те. Wi-Fi гэдэг тэр таап нь холбогдсон байсан. Үгүй энэ дээр бол байна штэ. Одоо иймэрхүү юм үүснэ гэд би тэр 10 хэдэн цагт л эхлээд нөгөө хэвлийн хурлаа зарын тавихтаа хэдэн цагт 12:30 гэсэн мэсэн те. Тэгээд би ингээ ороод шалгаад харсан чинь байхгүй болцсон байхгүй юу. Тэгэхээр би за энд яг засвар орж байна гэж би хардсан. Тийм учраас би засвар ороод дуусахын наан би галс мэдээлэл хийчихгээд тэгээд хамгийн олон сэтгүүлч хамгийн хурдан гарч ирэх боломжтой газар нь энэ юм чинь гээд энд хүрээд ирсэн байхгүй юу. За тэгэнгүүт одоо эднэр мэдээж мэдчихэж штэ. Ягаад захирал нь ирсэн байгаа. Ягаад айгаад байгаа. Ягаад сандраад байгаа. Намайг шүүхэд өгөөд шүүхэд ялж байгаа компани бидтэй. Одоо шүүхээс гадна эрүүд өгсөн байгаа штэ. Намайг эрүүгийн гэмт хэрэгтэнч болгохгүй үзэж байгаа компани бидтэй. Тэгэд яага айгаад одоо энэ ч захирал нь ирээд энэ ч бүр орил дайраад байгаа юм те. Яг талбай дээр нэг жагсаал хийхээр нэг зэрлэг хідэн хүн гарч ирээд дайрдаг. Яг тэрэн шиг үзэгдэл болж шít. Тэгээ би хэвлэлийн хурал зарласан цаган дээр хэвлэлийн хурлаа хийн гэ энэ үнтэй ярихгүй. Би тийм бүдүүлэг зам маань гаргаж би чадахгүй шít одоо. Тэ ийм л юм болж шít. За одоо хэрвээ энэ сайтан дээр гарсан бол засвар нь орцоо.
тэ орцсон. Надад энийг баталгаажуулаад авсан гар утсан дээрээ надад энийг хийгээд авсан бичлэг маань байгаа. Агаагийнх нөгөө утас хаав наандоо хинэ наад одоо бичлэгээ зогсооч миний ажил дээр хийсэн. Ой борхоо. Агаад миний утсыг өч. За тэгээд надад бол хараа энийг ингээ баримтжуулаад авцсан. Би ч одоо шүүхээр ч ялагдаад эрүүдээр ч гэмт хэрэгтэн болгож байгаа хүн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр чин одоо би зүгээр нэг тэнэг зүйл яриад баримтгүй зүйл яриад ингэн гэж байхгүй. За. Тэр хүн яг зөв ярьж шүү дээ. Одоо тэнцээ. Монгол улсад мэрэгжлийн хяналтын газар байхгүй учраас энэ бүх юм заваа юм болж байна гэд. Энэ миний ажлынхаа өрөөнд дэр ингээд баримтжуулаад авсан. Одоо миний гар утсан дээр би нааша гарахаасаа өмнө баримтжуулаад авсан байхгүй юу? Би энийг өдөр бүр шалгаж байгаа шүү дээ. Эднэр нөгөө 250 мг-тай гэдэг тэр өндөр тунгаар хийсэн энэ гэрчилгээгээ хэзээд эднэр солих ёстой байхгүй юу? Угаас солих ёстой. Тэгэхгүй бол энэ Монгол улсад зарагдж байгаа энэ бүтээгдэхүүний чинь тоотойгоо зөрчиж байгаа шүү дээ. Үгүй бол эднэр иргэдээ залилсан. Та нар 120 ширхэгтэйг тэ 250 мянгаар зарж байгаа үстэй. 120 ширхэгтэйг зарнаа гэж бүртгэлээ хийлгээд 250 мянгаар зарсан. Тэгснэ 60 ширхэгтэйг 250 мянгаар зарчгаар чинь эн чинь нэг 120 мянган бараа болж таарах гэдэг байгаа үстэй. Тэ? Тэгэхээр энийг худалдаа авсан бүх хүн эсвэл энэ компаниас тал мөнгө буцаага авах хэрэгтэй юу? Энд чинь Монгол улсын гайлаар тэр татвараар төлөхдөө 120 ширхэгтэй гээд бүрдүүлэлтээ хийгээ оруулаад ирсэн гэдгээ энэ эмч чинь өөрөө батлаад энэ дээрээ зураг хөргөө тавиад удаа дараа ирээлээ хийгээд бүх хүн ороо шалгад бичсэн байна. Одоо чи одоо нөгөө нэг юун дээр чи таапан дээр чи гарч байна уу? За тэрийнхээ сүлжээг нь оруулаа. За компьютер дээр надад бол энийх нь баримт хангалттай байгаа шүү. За ийм учраас би яарсан. Одоо ингээд эднэр манай сайт байсан гэж хэлэн заяа. Манай сайтн дээр манай мэдээлэл байсан гэж хэлнэ. Тэгэнгүүтээ байхгүй гэж гүтгэнэ. Заяа. Дараа нь бол ягаад бид нар би байсан гэдгийг одоо их юм итгэлтэй байна гэхээр хэдүүлээ өөр компани бичгээр бусад компанийн нь гарч ирсэн шүү дээ. Монголоор бичгээр гарч ирсэн шүү дээ. Өөр бүртгэлтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь гараад шүү дээ. Ганцхан энэ компанийн гарахгүйсэн тий. За ингээд би буцаад хэрэгтэн болно. За одоо та нар хэргийн процессыг хараарай. Тэр залуу талбай дээр ирээ худлаа яриа гүтгсэн. Одоо энэ захирлан дахиад тэрийг хэлнэ. За юм байна. Сүүл нөгөө нэг нараа гишүүний юутай холбоотойгоор түрүү булчирхаа имийг энэний талаар мэдээлсэн. Өчигдөр бас нэлээд өчигдөр рекорд имэн билүү рекорд гэж сайт өгдөг штэ тий. Тэндээс эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас очоод тодруулга авсан байсан энэ дээр. Тэгсэн чинь тухайн бүтээгдэхүүнийг нь бол бид нэр торгуулийн арга хэмжээ авсан. Ийм арчаагүй төрийн байгууллагатай байх юм бол тэр төрийн байгууллагыг татан буулгах хэрэгтэй. Оронд нь мэрэгжлийн хяналт гэдэг юмыг гаргаж ирэх хэрэгтэй тийм биз дээ. Тэр байгууллагын үүрэг нь юу юм бэ гэхээр одоо цахим дээр мэдээлэл гараад хүмүүс гомдол гаргаад за тэр жижигхэн хүнийг бол тий тэр чинь нараа бол яг сурчлагыг нь хийсэн. Тэрний цаана уул эзэн бол жижиг хүн байгаа байхгүй юу? Тэ манай Монгол улсын ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх гэгдээд байгаа шиг ийм өндөр хүчтэй хүн эсвэл тийм олон зуун саяар нь зараад тэр бумын ашиг хийцэн байх магадaltaй хүн тэрний ард байхгүй байгаа байхгүй юу? Тэгэнгүүт эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар бол тийм юм дээр шалгаад тэгэнгүүтээ торгуулийн арга хэмжээ авсан гэд ярьж байгаа. Тэгээ торгуулийн арга хэмжээ аваад болоо. Иргэдтэй мэдээлэх ямар ч тийм юу байхгүй. Уул нь тэр байгууллага иргэдийн цалингаар цалинжаа татвараар та нөхдийн татвараар цалинжаад ажиллаж байгаа шүү дээ. Тэгвэл буцаагаад хэвлэл мэдээллийн албатай үсттэй. Тэр албаараа та нарт энэ цахим дээр гарсан мэдээлэлээр энэ мака гэдэг нэрийн бүтээгдэхүүн бол Монгол улсын хилээр зөвшөөрлгүй орж ирсэн байна. Тийм учраас бид нэр торгуулийн арга хэмжээ авлаа шүү. Энэ бас энэ бишээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм байна гэд. Тэр гаргасан шийдвэрээ танилцуулаад хүн иргэддээ сэрэмжлүүлэх үүрэгтэй үсттэй. Тэгээд хамгийн инээдтэй зүйлийг ярих уу та нарт яг тодруулж асуугаарай. Би тийм мэдээлэл гаргасан. За тэр газар бол тэрнээс хойш намайг би бол зансан гэж хардж байгаа. Яагаад намайг зансан гэж хардж байгаа нэхэр сүүлд би энэ сүүлийн мэдээллийг гаргасан үе цаг үетэй зэрэгцээд намайг тэр эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч гэдэг хүн бол өөрийнхөө баланкн дээр намайг шалгах гэж монополийн газарт одоо
тийм бичиг өгсөн. За монополийн газраас бол намайг шалгасан. Бүхий л төрлөөр нь шалгасан. Цахимаар шалгаж болж шүү дээ. Одоо цахим Монгол болж байгаа болохоор тий. Тэгээд намайг бол одоо нэг тухайн тэр нэр заасан бүтээгдэхүүний сурчлагаа хийсэн гээд 500 мянган төгрөгөөр торгосон. За би тэрийг нь бол зөвшөөрсөн. Яг би ярьсан үний юм чинь ингээд ийм юм ярихаар ингээд сурчлагаа болдго юм уу гэ тий. Тэгэхээр сурчлагаа олсон гээд торгосон. За ийм л юм болсон. Тэгээд гэтэл биш дээ. Тэр монополийн эсрэг газараас өчигдөр тэр сэтгүүлч очиод ярилцлага авсныг нь үзсэн чинь энэ тухайн одоо энэ шүүхээр яригдж байгаа энэ бүтээгдэхүүн дээр бол иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй учраас шалгаагүй. Тийм яриа сууч тэр эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар үгүй миний эрхийг хамгаалах хамаагүй шүү дээ. Тэр газар надад тэгэх үүрэггүй. Гэхдээ тэр газар иргэдийн эрх хэсгийг хамгаалах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, энэ Монгол улсад хууль бус юм байна уу үгүй юу гэдгийг мэдээлж явах үүрэгтэй газар үсттэй. Тэ? Энэ тэгтэл тэр газар нь ажиллаа ихгүй ингээд зүгээр л сууц. Намайг нөгөө нэг улсын хурлын гишүүнтэй барьцаж юу хийсэн гэж хэлсэн штэ. Нөгөө нэг миний нууц бичлэг задарсан гэ тэ. Би тэгээ тэрийг тэр тухайн үед байсан надад тусалж исэн найруулагч залуу гэ байсан юм а тэр хүн хийсэн байхаа гэж би ярьжсэн тийм үү. Тэр хүн чи энэ. Тэр хүн чи энэ. Тэр өдөр тэр нөгөө хохирсон иргэдэд туслан гэж явж исэн хүн энэ баггүй юу. Тэгэд энэ хүн одоо тэр өдөр байсан хохирогч гэж ирсэн хүн одоо компанийнхаа эрхсгийг хамгаалаад энд ч байж байна. Тэгээ яг гар утсан дээр бичсэн байх магадaltaй хамгийн өндөр магадaltaй хүн бол тэр байна гэд. Энэ компани над дээр ажиллагаа явуулаад байгаа үстэй. Тийм байгаа үстэй. Энэ залуу тэгээд би энэ залууг хардж байгаа байхгүй. Энэ надад бүр одоо ингээ харалта та нар хараа үстэй. Надад ингээ туслаад энийг яаж шалгахгүй мэдөө ингэж гэж байгаа. Энэ хүний маань миний эсрэг болгох ажлыг эднэр хийж байгаа байхгүй юу. Гэтэл энэ хүн маань энэ гэрчин байж шүү дээ. Амьд гэрчин байна. Одоо биш гэж дайравда. Тэр сая өөрөө хэлэхдээ тэр нөгөө нэг уулзалтан дээр байсан хүүхэд залуу мөн байштэй тэ гэж сая тэр нөгөө нэг юу шар устэй ихч маань тэгжээ л да. Тэр бас уулзалтан дээр нь бол байсан. За тэр тухайн үед бол миний нөгөө нэг яг тийм одоо би энэ хүнтэй ингээ видео калдуулж байгаа тийм үү. Тэгж яагаад би өөрөө ямар ч бичлэг хийх бол боломжгүй. Тэгж яагаад дуун маш тодор тэгээд бас гаргацтай гаргасан байсан. Тэгэхээр энийг бол зүгээр ингээд бичлэгийн доош харуу тавиад утсаараа бичсэн бичлэг байсан байхгүй юу. Тэгвэл тэр бичлэг өгсөн хүн нь тэдний захирал нэ. Яг захирал гэдэг хүн өөрөө юм уу? Үгүй тэр шаарстай. Би захирал нэ гэж сайн яриад л. Энэ жижиг хүн захирал нь хараа. Захирал гэдэг хүн нь хохирогчнэрийн уулзалтанд хүрээд ирсэн байдгүй. Би хохирогч гэдэг хүмүүс нь хүрээд ирсэн шүү дээ. За тэгэхээр хуулийн хүмүүс надтай холбогдоод, эрх зүйн чиглэлээр ажилладаг хүмүүс надтай холбогдоод энийг яг ингээд нэг нэгээрээ яваад байвал энэ үр дүнгүй юм аа. Тэ энэ эмээ ганцаараа би ганцаараа тэнд ингээ уусан авсан хүмүүс нэг нэгээрээ явуул энэ үр дүнгүй. Тиймээс төрийн бус байгууллага байгуулъя гэд. Энэ хохирсон иргэдийн юм төрийн бус байгууллагыг аль биесээр байгуулъя гэдгсэн. Тэгээ бас тэр төрийн бус байгууллагыг байгуулах цаа тэгээд өөрийгөө тухайн бүтээгдэхүүнийг эмчилгээний бүтээгдэхүүн гэж ойлгосон байгаад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдгийг мэдчихсэн бол бид нарт хамаагүй надад ч хамаагүй хэн ч хамаагүй ч те гол нь эмчилгээний бүтээгдэхүүн гэж ойлгоод яг тэр нэг нөгөө уух үр дүнгуудын тэр чигээр нь байгаа гэж ойлгосон хүмүүс байх юм бол одоо цахим дээр миний хаягаар юм уу эсвэл энд би одоо шинэ дугаар авсан уучлаарай энийг цээжилж чадахгүй байгаа 69 98 61 66 гээд энэ утас руу залгах юм уу мессеж чи орхичоорой. Тэгээд би тантай буцаж холбогдоод яг та одоо бид яг энэ хэдий хүртэл ингэж үргэлжлэх юм. Би улсын хурлын гишүүн Наарагийн хэргийг жилийн өмнө ярьжсэн шүү дээ. Дараа нь Дуйлмын аавын хэрэг гэдээ ярьжсэн те. Одоо улсыг энэ ерөнхийлөгчийн зөвлөх гээд байгаа хүний хэрэг. Цаашдаа бид нарыг энэ байдлыг гэхдээ бид нар ингэж цэгцлэхгүй болвол энэ янзаараа иргэдээ ингэж олонний танил инфлюенсерүүд нь хуурал яваад ах юм уу? Одоо худалч хүнд энэ олонний танил гэж байгаа хүн болгон чинь өөрийнхөө нэрийн баг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг гаргаж ирээд заргач тэгээд эмгээ зарж шít. Эмчилгээний утгатай гэж зарж шít. Энийг энэ улс чинь шийдэхгүй юм уу? Хятадд бол хараа юм баггүй юу? Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эмчилгээний чанартай гэж сурчлуул энэ хуулиар хориотой.